Сайн байна уу? За өнөөдрийн 339 дахь ээлжид богино хичээлээр IELTS-ийн шалгалт өгөхөөр зорж байгаа хүмүүст зориулсан. Түнчлэн англи хэлээ те яриагаа сайжруулахыг хүсэж байгаа хүмүүст зориулсан ийм богино хичээл байгаа. За тэгэхээр IELTS-ийн шалгалтын ярианы хэсэг 3 хэсгээс бүрддэг. За тэрний 2 дахь хэсгийн асуулт өгдөг. За тэр асуултанд 1 минут бэлдээд 2 минут ярих юм даалгавар өгдөг. За энэ даалгавар дээр бүгдээрээ жишээ авч яриа. За та бүхэнд орж ирсэн асуулт ийм асуулт бай гэж бодъё. Describe your favorite book. За өөрийнхөө дуртай номны тухай ярих, тэ? За юу ярих вэ? За task card гэж өгдөг. За асуулт энэ асуултанд иймэрхүү байдлаар хариулж болно гэсэн богино те чиглүүлэхтийн богино асуултууд орно гэдэг. Тэрнээс нэг юм уу хоёрыг нь авч ярьж болно. За ерөнхийдөө дуртай номны тухай ярина гэхээр нэгдүгээр цаг маш бага байгаа те тулгамддаг. Тэгэхээр бид нар ямар нэг арга барилтай авах хэрэгтэй те. За тэгвэл эхлээд мэдээж за миний дуртай номны нэрийг тэр гэдэг эсвэл миний уншсан ном ийм ном байна гэд цаашаа үргэлжлүүлж юу ярих вэ гэхээр энэ аргыг ашиглаж болно. За энийг болохоор 5Ws method буюу 5W-гийн арга гэж байгаа тийм. Яагаад 5W-гийн арга гэж нэрлсэн бэ гэхээр WH гэсэн энэ үсгээр хэлсэн асуух үгнүүд байдаг. Who, хэн, what, you, when, хизээ, where, хаана, why, яагаад тийм. Энэ асуултуудаар энэ сэдвээ бодоод ингээд үнэхээр ярих юм олдохгүй тулгамдаад байвал те жишээлбэл эхлээд за дуртай номны тухай гэсэн юм чинь дуртай номныхаа нэрийг хэлчин тэгээд зохиогч байгаа тухай магадгүй 1-2 өгүүлбэр хэлж болно те. Тэгэхээр хин гэсэн асуултанд юу вэ? Зохиогч. Энэ номын зохиогч хин бэ? Тэр хүний тухай хэрвээ юм мэдчихвэл те мэдээлэл байвал ганц 2 өгүүлбэр хэлж болно. За хоёр дахь нь what. Энэ номын гарчгийн тухай эсвэл энэ номонд ямар өрнөлттэй юуны тухай гардаг тухай ярьж болно. За хизээ энэ номыг уншсан те жишээлбэл би коллежд буюу их сургуульд сурж байхдаа юм уу хаана уншсан те номын санд юм уу эсвэл найзынхаа өгсөн номыг юм уу бэлгэнд өгсөн ном юм уу гэх мэт те яагаад уншсан яагаад энэ номыг унших болсон шалтгаанаа хэлж болно. За ингээд маш энгийн ерөөсөө цаг нь тулахаар хамгийн энгийн аргал хамгийн үр дүнтэй байдаг. Тэгэхээр та бүхэн өдөр тутамдаа матгүй гадаад хүмүүстэй ч гэсэн таарад ярих юм олдохгүй байгаа бол те ямар нэг сэдв аваад эдгээрийн дагуу ингээ ярих юм бол маш гоё дэлгэрүүлж илүү өргөн үрээнд те яриа өрнүүлэх ийм боломж олддог. За тэгэхээр энэ бол манай IELTS-ийн 1 сарын онлайн сургалт байдаг. Тэгээ минималист аргаар явагддаг. Минималист аргын онцлог нь юу вэ гэхээр хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд үздэг. Зөвхөн ярих хэсгийн 2 дахь хэсгийн нэг богино 2 минутын лагуулгыг та бүхэнд ярьлаа. Тэгээ энэ бол 22 дахь өдрийн хичээл 1 сарын хугацаанд нэг 25 удаагийн хичээл бас нэмэлт бас нэг зөвлөгөө ордог. Ийм богино хугацааны сургалт байгаа. Тийм 1 сарын дотор IELTS-ийн шалгалтын учрыг бүрэн олох ийм боломжийг олгодог. Маш гоё цогц системтэй ийм мэргэжлийн багшийн та бүхэнд өгж байгаа ийм сургалт байгаа. Та бүхэн IELTS өгөх шаардлагатай бол те хоошлуулахгүйгээр яг одооноос бэлдэж эхлээд эртхэн оноогоо авч тавиарай. Тэгээд цагийн тулгалгүй те эрт бэлдэж эхлэн гэдэг бол хүссэн оноодоо хүрэх хамгийн том боломж та бүхэн яг одоо амж бүртгүүлээрэй.